Хэрвээ хүн төрөлхтөн гооцон ямар ч мэдрэмж мэдлэггүй байсан бол ямар байх байсан бэ? Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлая. Бидний нийгэм, соёл, сэтгэл зүй, шинжлэх ухаан гэх мэт ер нь л бүх зүйл маш өөр байх байлаа. За тэгвэл эхэлцгээе. Нэгдүгээрт урлаг, уран зохиол, хөгжим огт хөгжихгүй байсан. Гооцон мэдрэмж нь урлагийн суурь ойлголт юм. Хэрвээ ийм мэдрэмж байхгүй бол дүрслэх урлагийн төрлүүд, бүжиг, кино, уран зохиол гэх мэт ямар ч уран бүтээл үүсэхгүй. Учир нь гооцон сэтгэл хөдлөл, дүрслэл, утга учирыг ойлгож мэдрэх чадамжгүй болно гэсэн үг юм. Мөн хөгжмийн шиг дүрслийн гоо сайхан хүнд ямар ч утгагүй мэт санагдана. Иймд уран бүтээлч төрөхгүй, урлаг огт байхгүй болно. Тиймдээч хүмүүс сайхан гэх үнэлэх ойлголтгүй, түүний үн цэнийг мэдэхгүй учраас уран зураг, дуу хөгжим, кино гэх зүйлс хэрэгцээгүй санагдана. Хоёрдугаарт хувцаслалт, гоёл жимглэл маш энгийн байх болно. Хүмүүс өнгө загвар хэв маягт ач бодлохгүй, зөвхөн даарч хөрөхгүй, халууцахгүй, бие хамгаалах үүднээс л хоц юмсна. Гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, загварын салбар, нүур бодол зэрэг зүйл огт үсэхгүй байх байсан. Гадаад төрхийн гоо үзэсгэлэн гэх ойлголт үгүй болсноор хэн нэгэн таныг царай муутай гэж хэлэхгүй тул та 50 байж болно. Гуравдугаарт барилга хот төлөвлөлт энгийн зорилготой болно. Барилга байгууламж нь зөвхөн батмах ашигтай байх ёстой гэсэн утгаар бүтээгдэнэ. Хүмүүс орчны гоо сайхныг үнэлэхгүй тул уран баримл, түүхэн дурсгал, чимэглэл гэж байхгүй болно. Парисын Эйфелийн цавхаг, Таж Махал, Хятадын цагаан ирэм зэрэг гооцон өндөр үлэмжтэй бүтээн байгуулалтууд огт хэрэгтэй биш байх байсан. Дөрөвдүгээрт соёлын ялгаа, амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Гоо зүйн соёл, ёс заншлын өвөрмөц байдалд нөлөөлдөг. Хэрвээ гоо зүйн мэдрэмж байхгүй бол үндэстэн бүрийн дуу хөгжим, хувцсны хэв маяг, урлаг соёлын ялгаа бараг байхгүй болно. Тавдугаарт сэтгэл хөдлөл, урам зориг багасна. Гоо зүйн хүний дотоод ертөнцийг баяжуулдаг, сэтгэлийн хөдөлгөөдөг хүч юм. Энэ зүйл байхгүй бол урам зориг, сэтгэл хөдлөл багасч хүн илүү өхмөл амьдрна. Хүн сэтгэл санаагаа илэрхийлэх, засах, баясах зэрэг хэрэгцээг урлагаар хангаж чаддаг. Гоо зүйн мэдрэмжгүй бол энэ зам хаалттай болж сэтгэл зүйн хувьд сөргөөр нөлөөлнө. Эцэст нь үнэлжлэхэд урлагийн гоо зүйн мэдрэмж нь хүний сэтгэл хөдлөл, төсөөлөл, урам зоригийг хөгжүүлж амьдралыг утга учиртай сэтгэл татам болгодог. Энэ мэдрэмж байхгүй бол хүн төрөлхтөн зөвхөн биологийн амьд амьтан байхаас хэтрэхгүй. Оюуны, сэтгэлийн, соёлын хувьд ч хөгжих боломжгүй болно. Энэ нь хүмүүс хоорондын ойлголцол, соёлын өвийг хадгалах, бүтээцлэгийг дэмжих, дотоод ертөнцөө илэрхийлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс та бүхэн өдөр бүр амьдралын өв бүрийг толтон хорон мөч бүхнээс гоо зүг мэдрээрэй. Урлагийн гоо зүйн хичээл байлаа.